Одоо Бээжин хотод намар болж байна. 11 сар гарцсан. Гэтэ яг навчин шаарлаад зарим моднууд нь улаан болоод яг намрын өнгө ороод хүүтрээд үйл болох гэж байгаа мэдрэмж дөнгөж бас төрж эхэлж байна. Тэгээ намар олоод эхлэхээр хүний толгойд яг ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр за үйл боллоо доо. Тэ зуны сайхан алгар өдрүүд дууслаа да. Ер нь төгсгөл ирж байна да гэдэг тийм гонигтай ч юм шиг мэдрэмж төрдөг. Ялангуяа монголчуудад энэ мэдрэмж илүү их хүчтэй мэдрэгддэг болов гэж юу бодож байна. Яагаад тэгэхээр биднэрт маш их одоо хахир хүйтэн үйл болдог ийм цаг агаартай, ийм цагууртай улс. Ямар ч одоо улирлгүй дөрвөн улирлан зунаараа байдаг улсад бол хүмүүсүүд нь бас тийм мэдрэмж мэдэрдэггүй болов гэж би бол таамаглаж байна. Тэгээ би яагаад намартай одоо уйлдуулаад төгсгөлийн талаар ярмаар байгаа вэ гэхээр Stoic философт эртээр үед memento mori гэж үгийг бол маш их ярьдаг байсан. Memento mori гэдэг нь ерөөсөө л одоо хүлээ санаа тийм memento гэдэг нь сан бод mori гэдэг нь бол хүл гэсэн үг юм байна. Тэгэхээр хүн ер нь хүлээ тийм төгсгөлөө бодож явах нь яагаад чухал вэ? Яагаад чухал гэдгийг энэ олон зуун жил философчид хүлийн талаар, төгсгөлийн талаар философч ирсэн бэ гэдэг бас учиртай юм шиг байна. Миний бодлоор монголчууд бас хангалттай төгсгөлийн талаар, магадгүй хүлийн талаар ярьдаггүй болов гэж юу нь бодож байна. Хөвчлэн бид нэр одоо хүлийн талаар ярихтаа цээрэлдэг те муу яар, муу хоймхон болчихгүй, мууг дуудчих вэ гэдэг талаас нь илүү хүлтэй харьцдаг юм шиг санагддаг. Зэрэгээрээ яг бодоод үзсэнгүүд хүний амьдралд хүний амьдралч гэлтгүй ер нь амьдралд хэд дахинд хоёрхан л одоо ойлгомжтой юм ба. За нэг л хамгийн баттай юм бол ерөөсөө л хөл төгсгөл. Төрөлт эхлэл нь бас баталгаагүй байж магадгүй. Төрөхгүй ч байж магадгүй, тэ? Төрчих магадгүй. Тэгэхээр харин эсрэгээрээ бидний хувьд хамгийн баталгаатай зүйл нь бид нэг л өдөр энэ хорвоос явна гэдэг тэр одоо факт бол энэ бол өөрөө факт. Энэ бол өөрөө баримттай баталгаатай зүйл. Үүнээс одоо мултаж гарах, зогтож гарах нэг ч хүн байхгүй, нэг ч амтан байхгүй, нэг ч урмал байхгүй. Энэ дэлхийн ертөнцийн бид нар магадгүй бүгдээрээ мөнх амьдрахыг хүсдэг байж магадгүй. Гэхдээ бид нар хинч тэр амьдралыг бол бүтээж чадахгүй гэж. Тэгэхээр ийм ч учраас яг хүлийн талаар, төгсгөлийн талаар монголчууд бас илүү их ярих шаардлагатай болов гэж байна би бодож байна. Яг гэхээр эртээр үед ч гэсэн грекийн философчид, ромын философчид, магадгүй бас хятадын күнз хэмчлэн хүмүүс яагаад сайн амьдралыг сургаж одоо сурчилж зааж сургаж ирсэн бэ гэхээр бид нэр бүгдээрээ төгсгөл бидний амьдрал төгсгөл ирнэ гэдгийг ойлгоо. Тийм ч учраас бид нэр сайн амьдрах ёстой, сайн хүн байх ёстой, сайн хүмүүжих ёстой гэдэг тэр философиг тэр имийг маш ихээр ярьж ирсэн юм шиг байна. Хэрвээ бид нэр одоо эцэл төгсгөлгүй хүсгүй амьдралтай байсан бол магадгүй сайн байх шаардлагагүй байсан байж магадгүй. Бид нэр хүссэн үедээ дуртай зүйлээ хийгээд хин нэгний гомдоогоот ч юм уу явах бас амархан байсан байж магадгүй. Эсвэргээрээ бид нэр маш богинохон амьдралтай учраас бидний амьдрал удаан үргэлжлэдэггүй учраас аль болох энэ яваа насандаа нэг олцсон амьдралаа сайнаар өнгөрүүлж бусдад хэрэгтэй юм хийж бусдын амьдралыг дээшлүүлж өөрөө тэрийгэ дагаад сайн хүн болох тэр явцыг эхлүүлэх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр memento mori гэдэг үгийг өдөр болгон санаж, өглөө болгон санаж явах юм бол нэмээд бас сайн хүн байхаас гадна бид нэр амьдралыг бас илүү их одоо enjoy гэж яриад байгаа тийм амьдралыг бас илүү их мэдэрч амьдралын илүү сайхныг ухаарч зөвхөн муу мухай амьд төлдрөөд ахгүйгээр ингэж амьдрах бас боломж нь олдох юм болов бодлоо цэцлэх боломж нь олдох юм болов
Яагаад вэ гэхээр бүсрээд л биднэрт за нэг 70 80 жил тийм ээ. Тэрний хэдэн жил нь ирч хүчтэй залуу амьдарч байгаа билээ. За 20 наснаас 50-наас хүртэлхээр биднэрт идэвхтэй амьдрах 30 жил байгаа болов тий. Яг тэрнээс ч илүү зарим мос орнууд хүмүүс 60 70 ч гэсэн идэвхтэй амьдардаг. Гэтэ яг биологийн хувьд бол за 20-оос 50 насыг яг эд одоо хөдөлмөрлөх, эд хийж бүтээх энэ нас гэж бодох юм бол маш богинохон энэ наснда хэрхэн өдөр болгоныг одоо үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ? Өдөр болгоныг өөрийгөө сорих вэ? Өдөр болгоныг дурсам шүтэх вэ гэдэг тэр философи руу орох юм болов уу гэж бодож байна. Тэгхгүйгээр одоо мөнх амьдрах юм шиг те өхлөг битий яар муу юм дуудчихна гэж бодоод лах юм бол дүү бид нэр өдөр хоног болгоныг үрж хийдими хоосон өнгөрөөж нэг л мэтгэд би амьдралдаа хангалттай хийх хүссэн юм хийж чадсангүй гэж харамсах тэр өдөр ирэх вэ гэж бодсны үндсэн дээр философчид memento mori гэдэг үгийг хэлсээр ирсэн болов уу гэж бол би бодож байна. Тэгээд ямар ч зүгээр намар олж байгаатай холбоотой энэ төгсгөлийн талаар, өхлийн талаар ярихыг хүслээ. Тэгээд төгсгөл гэдэг бол зөвхөн хүний амьдралд ирдэг биш. Зөвхөн одоо амьд организмнаас ирдэг юм биш. Энэ бол одоо ямар нэгэн идея, санаа тий ямар нэгэн санаа төрөөд идэвхтэй явж байгаад бас байхгүй болох тохиолдол бас байна. Эсвэл улс орон тийм ээ. Бидний өмнө нь түүхэнд үзснээр маш олон улс байгуулагдаад амжилтаа явж байгаад устж үгүй болоод одоо хинч дурсахгүй тэр улс нь байхгүй ийм улсууд бас зөндөө байна. Гүрнүүд. Харин Монгол улсын хувьд өнөөдөр 21-р зуунд 2025 онд ингэ явж байгаа тусгаар тогтносон улсын хувьд бид нэр хэрхэн энэ улсаа улсыг авч авах вэ? Хэрхэн 20 жилийн дараа ч юм уу аливаа нэгэн улсын хараат болохгүй байх вэ гэж бас бодох хэрэгтэй болов. Яагаад тэгэхээр memento mori Монгол улс ч гэсэн баталгаагүй шүү. Тийм учраас бид нэр энэ байгаа насандаа, энэ байгаа цаг хугацаанд бас сайн улс гүрнээ одоо хөгжүүлэх, ажиллах тэрнийхээ үндсэн дээр сайн иргэн байх энэ үйл хэргийг эхлүүлэх ёстой хаа гэж бодож байна.